Зяюацхан бамбарнууд минь. Өдөр бүр Жуаны шинэ ангийг нэгтгэг Жуаны фэн бамбарнууд минь идэж явах юмаа бэлдээд ойртоод суугаарай. Мэдээж бусад бамбарнууд ч гэсэн наашлаарай. Зяг тэгэхээр нөгөө Америк ремейкүүдийг нь алгасан. Учир нь үйл явдлын тэр хэдүүлэнгийнх нь хэдийнэ үзчихсэн эхний 3 ангитай ижилхэн хүмүүс нь л өөр тул алгасгаар шийдсэн шүү. Тэгвэл энэ удаад ярих кино бол Алдарч Жуан цувралын албан ёсны 8 болон 9 дугаар анги буюу яг Япон ангиар нь үзвэл бүрэн хэмжээний 5 болон 6 дугаар анги. Өөрөөр хэлбэл энэ удаагийн бичлэгтээ 2 ангийг дараалал ярина. Black Ghost болон White Ghost гэх нэртэй энэхүү ангид нь өмнөх ангиудаас нэлээд өөр болж орж ирэх ба Жуан цувралын 10 жилийн ойдор гарсан спешиал ангиуд гэж хэлж болно. Зяг тэгэхээр олон юм яриад авах шууд кинонууд руугаа орцгоё. 2009 оны Жуан Black Ghost буюу хар сүнс. Маш их хата хорсол донд нас орсон хүний хараал энэ нь тэдний амьдарч байсан газарт хоримтлагдаж цааш тархдаг хэмээх үгсээр кино маань эхэлнэ. Эхний хэсэг Фукие. Дунд ангийн нэгэн хүү сургууль тарах цагаар нэгэн охины гайхан харан зогсох ба өнөө охин нь гинтл таталтууг нь татганы унснаар хүүгүүн ээжийг нь дуудана. Ээж нь чимлэг дээр ирэхэд охин нь овоос иргсэн байх тул охиноо аваад гэртээ ирнэ. Гэртээ ирэхэд хэдийнэ ээжээс нь салсан аав нь ирчихсэн байх ба Фукие охин гинтэл муухай орилж өнөө эвгүй хятнах дуу гаргаж байгаад ухаан алдаад дуунана. Аав нь гайхан дөхөн очтол аавынхаа гараас тас атхан нэлээд зэврэн хүүтэй хоолоогоор та энэ гараараа хүн ална хэмээн хэлнэ. Маргааш нь болоход ээж нь Фукие охин аавн эмнэлэг дээр шинжилгээ өгөх ба эмч нь ээжийг нь дуудан оруулж ирээд хариуг нь хэлтэл тархины үйл ажиллагаа нь хэвэн ер нь бол нэг тийм гэр бүлийн орчноос шалтгаалсан стресс байна л гэх тэр. Ээж нь чинд нь итгэхгүй байсан тул бүр цаашлан мэрэгжлийн ховсын эмчдэр очин шинжилгээнд ортол охин нь их л тайван хариулж байснаа гинтэл муухай орлон унах ба ээжтэй та намайг яагаад төрүүлээгүй юм бэ гэж хэлхэн тэр. Дахин шинжилгээний хариу гарахад маш цочирдсан мэдээ гархан тэр. Фукие охины өндгөвчний хажууд хавдар мэт зүйл байх ба энэ нь маш ховор тохиолддог өвчин юм гин. Ерөнхийдөө бол ихэр хүүхэд байж байгаад нэгнийгээ уусгаад хоёр бие нь нэг бие болоод төрсөн гин. Нөгөөдөө ууссан төр чадаагүй ихнэр нь нэгэн төрлийн тийм хавдар мэт зүйл болоод ихрийнхаа биед оршдог гэж ойлгож болно. Тиймээс л ээжтэй та намайг яагаад төрүүлээгүй юм бэ хэмээн хэлсэн байдаг. Нэг л зүйл биш байгааг анзаарсан ээж нь өөрийн далдын чадвартай дүү болох Марико дээр ирэхэд дүү нөөдөөс нь шууд л энэ Фукиегийн тухай юу хэмээн хэлхэн тэр. Дараагийн хэсэг Марико. Ээж нь дүү Марикотой ховсын үеийн бичлэгийг үзүүлж охиноо хараалгасан гэхэд дүү нь юу ч гэсэн очиж уулзах хэмээн хамтдаа эмнэлэг рүү явна. Дүү Марико нь эмнэлэг дотор нэг л юм мэдэрсэн янзтай их л болгоомжсон шинжтэй явах ба Фукие охиныг хариуцаж байгаа эмчийг харснаа их л айн өнөөдөр биш 3 өдрийн дараа болъё гэд эмнэлгээс бараг зүхтаад л гүгээд гарна. 3 хоногийн дараа Марико бүсгүй өөрийгөө ариутгаж гэрээрээ дүүрэн хамгаалах шившлэгтэй цааснааснаа эмнэлэгт Фукие охин дээр ирнэ. Эмнэлгийн орон дээр Фукие охин ч унтаж байх ба хөшгийг нь хаан хэрэгтэй зүйлсээ гаргаж тавиад зан уулээ шууд л эхлэхэн тэр. Ийхүү зан үйл дуусаж ашгүй Фукие охины дотор нуугдсан төр чадаагүй ихрийнх нь хараагдсан сүнсийг зайлуулна. Нууг шүн Марико бүсгүй гэртээ унтаж байхад гинтэл утсан дууран Фукие охины хоолоогоор би удахгүй очлоо хүлээж аваарай гэж хэлхэн тэр. Удаачгүй хаалганы хонх дуурах ба очин харвал цаашлан Марико бүсгүй нөхөр хүүхдийг ч мөн хөнөөсөн байдаг. Энд яг юу болсон бэ гэвэл Марико бүсгүй ихрийнхэн сүнсийг зайлуулах зан үйл хийж байх яг тэр үед ихрийнхэн сүнс нь хөөрхий Фукие охины сүнстэй байраа сольсноор хараалтай ихрийнхэн сүнсийг биш гэмгүй Фукие охины сүнсийг биеэс нь гаргасан байдаг. Тиймдээ чинь юу ч хийж чадалгүй зогсож буй цагаан сүнс нь хөөрхий Фукие охины сүнс байдаг. Дараагийн хэсэг Кевако. Кевако хэдийнэ бүгдийг мэдсэн ба эмнэлэг дээр хөөрхий Фукие охины сүнс биендээ орж чадалгүй л өөрийн биендээ хурц харагдана.
Нээж нь эмнэлгийн дээвэр дээр угаасан зүйлсээ хатааж байх ба өнгөрсөн дөө Марикон харагдах ба уучлаарай миний дүү хэмээн хэлэн охиноо аван дээвэр дээр гарна. Охиноо тэрэгцэр дээр түрэн явахдаа би юу болоод байгаа бүгдийг мэдж байгаа. Чамайг төрүүлээгүй чи биднийг үзэн яддаг тийм үү? Бүгдийг яг одоо энд дуусгацгаая хэмээн хэлэн шууд л охиноо тэрэн дээврээс үсэрч амиа оролцгоо. Нээж нь амьсгаа татахын өмнө хартал охиных нь биеинд орчихсон байсан өнөө хараалт эхрийнхэн сүнс болох аимшигт хар сүнсийг хэдийнэ чөлөөснөө олж мэднэ. Дараагийн хэсэг Тэцуя. Нэхнэр нөхөр нь хүүхдийн хамт учир битүүлгээр алагдсан нөгөө хөөрхийн Марико бүсгүйн гэрийн урдуур Тэцуя залуу их л сониучирхан яван өнгөрнө. Тэцуя залуу өөрийн хөрш эмнэлгийн сувлагч Юко бүсгүйд крашлдаг ба орой унтаж байхад нь ханыг нь юмар нүдэж буй өгөөдөө гархан тэр. Өглөө нь журч Тэцуягийн найзууд гэрт нь ирэхэд шүн гарсан дуу хэлтэл найзууд нь мэдээж л итгэдэг. Найзууд нь гэрт нь үлдэж өөрөө ажилдаа гарах үед краштайгаа таарах ба юу ч дууралгүй зүрсэнд нь гайхаа очиж харуул. Юко-сан. 大丈夫。Дараагийн хэсэг Юко. Фукуя охиныг амьд сэрүүн байхад асардаг байсан эмнэлгийн сувлагч Юко бүсгүй Фукуя охинтой их л найрсаг найзууд мэт л харагдана. Нөгөө ховсын эмчийн шинжилгээний дараа Фукуя охин дээр ирэн харуул гидсэн дээр нэгэн зүйл харагдах ба өөр эмч дуудан үзвэл юу ч харагддаггүй. Юко бүсгүй гайхан ажиллаа дуусгаад гэртээ харин унтахад бас л ханыг нь юмар нүдэж буй мөт дуугаран нойлогтой унтаж чадалгүй маргааш нь болгодог. Маргааш нь ч болж ажил дээрээ ирэн Фукуя охиныг шалгахаар очтол Фукуя-чан. いい加減にしてよ。хан нүдэх дуугараад байсан нь ийм л учиртай байж. Дараагийн хэсэг Аяно. Фукуя охины аав Яката өөрийн ажилтан бүсгүй болох Аяног таксигаар гэрт нь өргөж өгөх ба Аяно бүсгүй их л тухгүй харагдана. Яката дахиад ганц юм уучхад харихгүй мөөхөд үгүй гэж таксинаасаа яран буун. Дарга нь хандраад байсан тул сандарсандаа гэрээсээ жаахан зайтай буужчихсан тул алхаж явтал 返事してください。 Дараагийн хэсэг Яката. Ажилтан Аяно ажилдаа ирэхгүй байсан тул Яката хаягаар нь гэрт нь ирэхэд хаалга нь онгорхоо байхан тэр. Аяно бүсгүй нэг л эвгүй төрхтэй байж байснаа даргыгаа шууд түлхэж унгаагаад боож эхэлнэ. Бүсгүй хоолойг нь боож байснаа яг л өмнө нь Фукуя охин нь хэлж байсан шиг чи энэ гараараа хүн ална хэмээн хэлэхдээ зэрэгцсэн Яката ухаан алдаад унхан тэр. Нэг сэрээд харвал хэн нэгэн Аяно бүсгүйг бүсээр боон алсан байна. Нүүн сандарсан Яката шууд л цогцыг аван ууланд очин булж эхлэх ба дөнгөлж булж дуусаад эргээд тартал огт булаагүй мэт л харагдах нь тэр. Яката ч маш гайхан очоод нүрийг нь харвал дахин өнөөх хятнах дуу гарах ба өргөжлүүлэн ахин булж буй дүрслэлээр ямар ч буруугүй хөөрхий Фукуя охин төр чадаагүй ихрээсээ болж өнгөрөн ихрийнх нь хараалт сүнс буюу хар сүнс ямар хэрцгий болж буй тухай өгүүлэх Juon Black Ghost кино маань энд хүрээд дуусч байна. Дараагийн анги болох 2009 оны Juon White Ghost буюу цагаан сүнс. Маш хүчтэй ата хорсол дунд нас барсан хүний хараал энэ нь тэдний амьдарч байсан газарт хоримтлагдаж цааш дарахдаг. Цасан дунд нэгэн залуу өөрийгөө боомлон өнгөрсөн харагдах ба цүнхэн дотроос хар ус гарч ирж буугаар кино маань эхэлнэ. Эхний хэсэг Fumiya. Тортны газрын хүргэлтийн ажилтан Fumiya нэгэн айлд Крисмсийн өдрөөр захиалсан тортыг нь хүргэн ирэхэд хаалга нь онгорхоо байна. Явж ороод хүргэлт ирлээ хэмээн орилоход галтгооноос нэгэн эмэгтэй гарч ирээд түр байж байгаараа удахгүй очлоо хэмээн хэлхэн тэр. Мань залуу ч юм бодлохгүй хүлээж байтал өнөө хүүхэн дахин гарч ирээд өнөө өгөө хэлснээр цааш ортол бүдрэн унах мэт дуугардаг. Fumiya залууч гайхан очин харвал уг өрөөнд хүн байхгүй байх ба угаалгын өрөөнд нь ус хоожуулсан нь сонсогдно.
Угаалгын өрөөнд орон харуул байрны хэсэгт ард нь сүүдэр харагдсанаа хөшгийг нь татан харуул гал гарсан мэт зүйл харагдах нь тэр. Гинтэл хажуугаар нэгэн жаахан хүүхэд явах ба араас нь очин харуул гартаа жижигхэн тоглоом атгсан толгоогоо цогц байх нь тэр. Мань залууч бүр шокрон доошо буутал галтайгооны өрөөнөөс дахиад л түр байж байгаараа удахгүй очлоо хэмээн хэлэх нь тэр. Бүр гайхан шалгахаар галтайгооны өрөө рүү дахин очтол дараагийн хэсэг Кашиваги нэртэй такси компанид ажилладаг залуу охин Аканыг сургуульд нь хүргэж өгөхөд охин нь цүнхээ авах гэтэл арын суудлал дээр нэг сонин ялцанхай зүйл болцсон байх нь тэр. Залууч өглөө суусан хүн юм асгацсан байх та гэж бодон арчиж байтал эхнэр нь холбоогоор нь холбогдно. Эхнэр нь гэрт цагдаа нар ирж гисэн байна. Өглөө чиний таксигаар үргэлжлүүлсэн хүний тухай ярилцахаар ирсэн байна хэмээн хэлхэн тэр. Мань хүн нэг л чихүүцээд арын суудлал руугаа харвал түрүүхэн хоосон байсан газар нэгэн том цүнх харагдана. Гайхан машинаасаа буун арын суудлал дээр очин цүнхийг нээтэл дараагийн хэсэг Акане буюу өмнөх хэсгийн Кашивагигийн охин. Өмнөх хэсгээс хойш 7 жил өнгөрсөн байх ба Акане охин ангитай ганцаараа байж байтал доод ангийн хоёр охин орж ирээд та нэрээ юм харж мэдэрдэг гэсэн мэт алив хамтдаа сүнс дуудцгаа илгэн. Охтууд өвжөөш гараар битсэн цаасан дээр зоос 50 бэлтэн гурван талаас нь хурууга тавьтал өсгүүдийн дарааллаар Мирай гих үг бүтэх ба гинтэл зоосон дээр дөрвөн хуруу харагдан хажууд нь шар малгайтай жоохон охин зогсож байх нь тэр. Акане охин ч маш их зочоод шууд гараадгүй. Үлдсэн хоёр охин ч гайхаж байгаад сургуулаас гарах замдаа нэг нь нойлын өрөө ортол дараагийн хэсэг Исобегийнхэн шинэ гэртээ нүүж ирэх ба маш том сэлүүхэн мөн олон өрөөтэй байр байх нь тэр. Энэ байр нь өмнөх анги буюу Black Coast-ийн Mariko бүсгүйн байшин байх нь тэр. Нууг байшинд юу болсон тухай бид бүгд мэднэ. Энэ миний өрөө шүү хэмээн баярлаж гүйж яваа энэ охин бол өмнөх хэсэгт сүнсэн харагдсан Мирай охин. Харин өмнөх хэсгүүдэд гараад байсан бөмбөг орчихсан эвгүй царайтай эмээ нь Мирай охины эмээ байдаг. Нэг тийм жаахан зөнөрөх хөвчтэй гэх юм уу да. Мирай охины нагад цах нь хамт амьдардаг ба шинэ гэрийнхээ өрөөнүүдийг үзсэн явтал нэг өрөөнд нэг л сонирхол байсныг нь очиж үзвэл дараагийн хэсэг Чихо. Өнөө тортны газрын хүргэлтийн ажилтан Фумиягийн найз охин Чихон цагдаагийн газар руу яаран гүйж очвол Фумио бүр шоконд орчихсон сууж байх нь тэр. Крисмсийн өдрөөр хамтдаа гадуур тэмдэглэх төлөвлөгөө нь хударсан тул мань хоёр гэртээ хурган торт үлээж тэмдэглэхээр болдог. Найз охин Чихон бэлэг өгсөн ч манай залуу нэг л сонирн байгаад байна. Тортоо үлээгээд зүсэх гэтэл өдөр харсан зүйлс нь санаанд орон дотор нь муухайран нойлроогүй. Найз охин ч уурхиж чадхаараа аргадаад байж байтал дараагийн хэсэг Мирай. Сүнс нь харагдаад байгаа Мирай охин ууг нь таксины жолооч ахын охин бол Хаканетэй Уитингийн охин байсан ба хоорондоо маш сайн найзууд байж. 7 жилийн өмнө буюу Мирай охины гэр бүл өнөө эвгүй байшиндаа нүүж орсны дараа Акана Мирай найзандаа зочлоход Мирай охин манай нагад цах нэг л сонирн байгаа. Намайг бүр байнга ширтээ. Тэгээ бүр усанд ороод гараад ирэхэд миний дотоож алга болоод байгаа л гэн. Тиймээс битгий явуулдаа жаахан хамтдаа байж бай хэмээн гуун харагдана. Яг нөгөө энэ байшиндаа дөнгөж орж ирээд байшинд байсан толтой нэгэн сонин зүйл болдог нөгөө нагцах нь. Хоёр охин юм ууд сууж байхад манай Аканы охин найздаа энэ жижигхэн тоглоомыг өгөөд аз авчирдаг тоглоом шүү ханаадаа идэхтэл өөртөө байлгаж байгаарэ гэсэн байдаг. Өнөө эмээн чөөрхий бүр л илүү хөгшөрч зүнгэрсэн янзтай харагдах ба нөгөө наг захынхын бөмбөгийг байнга л барай явна.
Гинтэл наг зах нь орж ирснээр шууд Аканаг хөөж гаргах ба гараас нь барихтал энэ байшингаас болж наг захт нь нэг зүйл болоод байгааг Аканы охин мэдэрдэг. Аканы охин ч гарын явхад хөөрхийн Мирай охин намайг битгий орхиоч гэж цонхороо зөндөө орлонгуйсан ч Акана юу ч хийж чадалгүй явсан байдаг. Наг зах нь Мирай охины үсийг үнэрлээд нэг л сонирн байхад эмээмч бас орж ирснээр наг захын гарыг өөрийн хөхөн дээрээ тавиад эхэлнэ. Яг энэ үеэр байшингийн гадаа ч гэсэн энэ Жуан цувралын бүх хараалын эхлэлийн нэг хэсэг болох Тошияху суун харагдана. Нэг л гажиг эвгүй юмнууд болоод байна шүү энэ байшинд. Дараагийн хэсэг Ясукава. Ясукава нэртэй мөрдөгч хэргийн баримтуудыг үзэж байхад гинтэл нэг касет гарч ирснийг нь сонсвол би удахгүй очлоо гэдэл давтаад байдаг. Үүнийг нь харсан ахлах нь сандран өнөө касетыг нь гаргаад шууд лифтэж хаяна. Мөрдөгч дээш гарan ахлахаасаа асуудал 7 жилийн өмнө нэг айлд нэгэн залуу гэр бүлийнхаа бүх хүнийг алаад өөрөө ууланд очоод боомлж өгсөн байдалтай олдсон гэнэ. Хажууд нь яг ийм касет байсан ба түрүүн жинээ сонсч байсан үгнүүд яг л тэр касетэнд байсан хэмээн хэлнэ. Ахлах нь би энэ касетыг бүр хол ууланд аваачаад хайсан ч гэсэн гарч ирээд л байна. Манай өөр нэг мөрдөгч энэ хэргийг мөрдөж аваад өгсөн байдалтай олдсон хэмээн хэлнэ. Тиймээс чи үүнд битээ оролцоорой л гэнэ. Манай мөрдөгч ч гэсэн ойлголоо хэмээн хэлээд буцаад ажил руугаа орон уг хэргийн материалтай танилцж байхад түрүүхэн эвдээд хайсан касет нь дахиад л гараад ирэх нь тэр. Бүр ямар ч тоглоулагчгүй мөртлөө өөрөө иргэн хурдан ирээрээ гэх эмэгтэй хүний хоолой сонсогдно. Иймд хэдүүлээ ер нь яг юу болоод байгаа тухай одоо л нэг ойлгож байгаа юм да. Дараагийн хэсэг Ацуши. Өнөө эвгүй байшинд нүү орсон гэр бүлд айл 7 жилийн өмнө энгийн нэгэн үдэш болж байх ба нөгөө Мирай охины нагад цахыг чухал шалгалтанд унсан тухай хүмүүс ярилцсан сууна. Нагад цах нь өрөөндөө шаналн суухад чихвчин дээр нь гинтэл эвгүй зүйл сонсогдож мань залуу босон цонх буюу өөрийнхөө тусгал руу нэг л эвгүй харан сууна. Энэ үеэр өнөө эмээн ч гэсэн толинд нэг л эвгүй нүрээ дарвайтал нь бодсон сууна. Өнөө наг цах нь гинтэл төмөрцөхөр барин Ийм л учраас хамгийн ихний хүргэлтийн залуу орж ирэхэд байрны өрөө шатсан байдалтай байсан. Нууг эмэгний сүнс энэ тэндгүй энэ бөмбөгөө барин явж харагддаг. Мөн хөөрхийн Мирай охины сүнс харагддаг болсон байж. Мөн Аканы охины аав таксины жолооч Кашивагигийн өнгөрөхийнхөө өмнө хөргөж өгсөн хүн нь энэ алуурчин аавгах нь ба нарын суудал дээр нь нэлцэнхаа юм урсчихсан байдалтай хардаг цүнх ба доторх толгой нь хөөрхий Мирай охиных байсан байдаг. Нагад зах нь инхүү Аканы охины аавар хөргүүлээд ууланд очин өнөө цагдаа нарын яриад байгаа касетыг урдаа бичиж байгаад боомлон өнгөрсөн байдаг. Яг өнгөрөхийнх нь өмнө дүүгийнх нь толгой буюу Мирай охины толгой хурдан ирээрээ хэмээн хэлэх бол нагад зах нь удахгүй очлоо хэмээн давтан хэлсэн нь цагдаа нарын баримт болгон олсон өнөө хараалт касет байдаг. Аканы охин гэртээ ирэн аавынхаа бурхан залбирчхаад байж байтал гинтэл чимээ гарan ээжигээ ирвүү гэтэл Мирай охины сүнс харагдхан тэр. Аканы ч мэдээж намайг 7 жилийн өмнө туслаагүй уучлаарай хэмээн тасралтгүй уучлалт хуухад Мирай охины сүнс гинтэл алга болох ба өөрийнх нь ханиадаа эдгэжгээд буцаагаад өгөөрэй гэд өгч байсан тоглоомыг нь үлдэн явснаар кино маань дуусна. Хөөрхийн Мирай охин багын найзгаа уучлаад амар амгалангийнхаа орон руу явчихвол гэлтэй. Бас ингэ дараалуулаа үзсэн чинь бас л эвгүй хоёр анги ба шүү те. Зэк одоо тэгээ араас нь яг Япон гэвэл хоёр бүрийн хэмжээний анги үлдэж байгаа шүү. Тэгэхээр мэдээж сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.